За, боловсролын хүртээмжтэй холбоотой асуултыг асуумаар байгаа. Энэ жил эзэлтийн ерхий шалгалтыг зохион байгуулахад ямар төсөв гаргасан бэ? Ямар зардлаар? За, тэр дотор хэдэн хүүхэд эзэлтийн ерхийн шалгалтанд хамрагдсан? Энэ дундаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэдэн хүүхэд орсон бэ? За, эзэлтийн ерхийн шалгалтыг зохион байгуулах зардал дотор хүртээмжийн тохиргоог ямар шүү зардлаар хаана яаж хийсэн бэ? Нэгдүгээр асуулт. Хоёрт нь болохоор дээд боловсрол эзэмшиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо болон дээд сургуулиудын хүртээмжийн шинжилэлд ямар шүү түвшинд явж байгаа вэ? Яагад гэвэл бид нар мэдж байгаа те 6 одоо төрийн өмчийн гэж хэрлэх сургуулиуд маань хүртээмжгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр ямар ахиж гарсан? Энийг би бас нэг жил хагас өмнө боловсролын сайдад бичиг хургуулж энэ дээр анхаарна уу гэж ярьжсэн байгаа. Тэгэхээр энэ дээр одоо ямар ихтэй сургууль хүртээмжтэй сайжирсан, юугаа сайжруулсан гэдэг дээр бас мэдээлэл өгмөр байгаа. За 3 дугаар асуулт нь хөдөлмөрийн эрүүл аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байгаа. За тэгээд шалгуур үзүүлэлт нь ажлын байранд үйлдвэрлэлийн осол гэсэн байна л да. Осол нь 25 оны зорилт түвшин 380 гэж тооцсон чинь хүрсэн түвшин 809. Ослыг бууруулах ёстой гэдэг зорилго тавьсан чинь осол нь 2 дахин нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр юу ямар арга хэмжээ авах юм бэ? Энд чинь өөрөөр хэлбэл энэ 809 хүнээс хэдэн хүн нь өнөөдөр насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болсон болоо. Энэ дээр бас ямар арга хэмжээ авах хэрэгтэй. Ягаад бол энэ дээр чинь бараг 152 тэрбум төгрөгийн зардал ингээд багцаар явж байгаа байхгүй юу? Энийг бас тодруулах хэрэгтэй байгаа. За дараа нь нийгмийн халамжийн кодоор байгаа энэ 71902-ын 31-2-1 дээр байна л да. Олон нийтийн оролцоонд түшиглсэн нийгмийн халамжийн үйлчлэгэнд хамрагдсан сэтгэл ханамжийн түвшин гинэ. Олон нийтийн оролцоонд түшиглсэн нийгмийн халамжийн үйлчлэгээ юу өгтөө? Ямар төрлийн үйлчлэгээ байдаггийг нэрлээд сэтгэл ханамжийг үнэлэх ёстой мó? Тэр үйлчлэгээнийхээ үр дүн үнэлэх ёстой мó? Энэ дээр нэг тайлбар өгөөч. Баярлалаа. За, боловсролын яам, нийгэм хамгааллын яам. Микрофон дээр очоорой. Асуулт асууж хахад холбогдох энэ хүмүүс нь микрофон дээр хурдан очоод цагаа хэмдмээр байна. За 4 номерын микрофоныг нэрээ хэлээд асуултанд санжуулан гүшүүний асуултанд хариулъя. За боловсролын яамны санхүүгийн хэлтсийн дарга дэсрэн санжуулан гүшүүний асуултанд хариулъя. Энэ жилийн эзэлтийн ерхий шалгалт зохион байгуулахад нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн төсөв боловсролын сайдын тушаалаар батлагдсан. За яг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тохируулахт орчин бүрдүүлэхтэй холбоотойгоор бол яг тусгайлан гаргацсан юу байхгүй наа. Нийтдээ нэг даалгавар боловсруулах за тэгээд тоног төхөөрөмжтэй холбоотой нэг 80 сая төгрөгийн төсөв байна. Энэ дэр яг нэг тохируулахт орчин бүрдүүлэхтэй холбоотой төсвийг бол тусгайлан одоогийн байдлаар бол гаргацсан зүйл байхгүй наа. Ихтэй сургуулиудын тэр нэг орчин бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг би л хариулж мэдгүй байна. За дараагийн асуулт. Нийгмийн хамгааллын яам уу? Хаана байна? За хурдлаарай. Наха. Дөрөв номерын микрофон нэрээ хэлээд асуултанд хариулъя. За Саранчулан гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр халамжийн үйлчлэгийн ерхий газрын нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Бадар 2 байна. За олон нийтийн оролцсон түвшин халамжийн үйлчлэгэнд бол нийгмийн халамжийн тухай хууль 18 дугаар зүйл заасан зорилт түлхийг иргэд хамрагддаг. Нэгдүгээрт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, за ахмад настан, за нийгмийн дамжлаг төстэй зайлшгүй шаардлагатай өрх хэрэгэн, за дээр нь мөн 20 ангиас суллагдсан нийгэмшүүлэх шаардлагатай, за арх тамхи, масуурлах бодисын хамааралтай ийм иргэдэд чиглэсэн 14 төрлийн үйлчлэгээ үзүүлдэг. За олон нийтийн оролцсон түвшин халамжийн үйлчлэгэнд 2024 онд 7.1 7100 хүнд 2.9 тэрбум төгрөгийг, за 2025 онд бол 9100 иргэнд 3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Боловсролын яамнаас өөр хэн байгаа? Саранчулан гишүүний асуултанд бүрэн хариулт өгье.
Ээжд хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд орсон бэ гэд тодорхой асуулт асуусан байна. 4 номерын микрофон нэрээ хэлээ та. Өдрийн төрөг гэр бүл хөтөлбөрийн нийгмийн амлал яам их төр самчлан гүшин асуусан үйлдвэрлэлийн ослоос хэдэн хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж асуусан. За энийг бол наривчлан тоо гаргаж байгаа. 2025 он нийт 809 хүн үйлдвэрлэлийн ослох хурцлалд орчиж өмнөс 73 хүн асууж 736 хүн гэмтэж бэртэж хорлоод өртсөн байна. Гэсэн ийм дүгнэлсэн байна. За нийгмийн хамгааллын яамнаас сая тэр 20 ангиас суллагдсан хүмүүст 14 төрлийн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж бас төсөв зарцуулдаг гэсэн мэдээлэл албан ёсоор бичгээр байнгын хороонд бас ирүүлэхийг хүсье. Отгоны Саранчулан гишүүн тодруулъя. За Ээш дээр өнгөрсөн жил ярьсан шүү дээ. Ээшийн шалгалт авах процессоо хүртээмжтэй болгох юм бол хөгжлийн бэрхшээлтэй зарим хүүхдүүд бол дээд сургуулийн сурах орчин болох гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр зардал төсөвлөе гэдээ боловсролын яам дээр бид нар уулзаад өмнө ярьжсэн л санагдаад байна. Тэгээд тэрнийхэн зардал байхгүй хэдэн хүүхэд ээш өгсөн тоо байхгүй гэдэг ч юу гэсэн үг юм. Хоёрт гэвэл энэ олон нийтийн оролцоонд шилжсэн нийгмийн халамжийн үйлчлэгийг сэтгэл ханамж гэдгээр дүгнээд ах юм. Зөндөө олон тэрбум төгрөг зарцуулчаад хүмүүсийг нөгөө амьдралд гарах хөтөлбөр гэж бол хэдэн хүн амьдралд бие даасан гэдэг үр дүн гарах хэрэгтэй шүү дээ. Яагаад ингэж шалгуур үзүүлэлт болно энэ өгж байгаа тайлан чи ингэ болохгүй ган. Тэгээ одоо бид нар энийг хэдэн удаа хилцчихэд тэгээ одоо юу өөрчлөх юм? Ингээ дахин энэ чи ингээд яриад тахаар дараа жил нь сайжирч орж ирдэг юм уу? Тэр ээжт хэдэн хүүхэд шалгалт өгсөн тоо гаргаад тахалтай хэдэн хүүхэд дээд сургуульд орох юм? Дээд сургууль нь бэлэн юм уу гэдэг мэдээлэл хэрэгтэй шүү дээ. За боловсролын яам, нийгмийн хамгааллын яам энэ шалгуур үзүүлэлтүүдэд буруу тодорхойлсон асуудал байгаа юм байна тийм үү? 25 оны үн дээр энийг тайлбарлаад засаж залруулж байгаа зүйл байгаа юу? Энэ төсвийн гүйцэтгэлийн бас тайлгнах хэлбэр дээр анхаарах ёстой юмнууд байна гэдээ улсын хурлын гишүүд ярьж байгаа. Тэгэхгүй бол яг ийм шахуу хугацаанд 6 сард нэг ийм том юм орж ирчээд цаасан хэлбэртэй те эсвэл PDF файл тэгээ энэ бүгдийг яг ингээд цаг гаргаад анализ хийж суухад бол тун хүндрэлтэй байгаад байгаа тий. Тэгэхээр бидний бас төсвийн гүйцэтгэл хилцэх процесс арга барил ч гэсэн цаашид бол өөрчлөгдөх ёстой. Тэн дээр бас шийдлүүд яригдж байгаа гэдгийг бол хэлье. За 4 номер. За хөдөлгөөн халамж үйлчлэх эрхийн газар. За бид рүү хэлсэн 14 төрлийн үйлчилгээг үзүүлэхдээ бол бид аж ахуйн нэгж төрийн бас байгууллага иргэдийг сонгон шалгаруулж хуулийн тендерийн хуулийн дагуу сонгон шалгаруулдаг. Тухайн үйлчлэгэнд хамрагдж байгаа иргэдийн бол нэг өрчлөн сэтгэл ханамжийн судалгаанд хамруулдаг. Энэ судалгаагаа бол одоо нөгөө төрийн бас байгууллагууд маань бол тайландаа тусгаж тайлан дээр бол тэр үйлчлэгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамжаар бол гүйцэтгэлийг гаргадаг юм аа. Отгоны Саранчулан гишүүн тодруулъя. За одоо тэгээд сэтгэл ханамжаа ярьсаар хагаад одоо 10 жил болж шүү дээ. Бараг 20 жил ч юм уу. Энэ олон нийтийн оролцоонд зөвшөөрсөн үйлчилгээнд дэр би 2017 онд мониторингийн төслөөр ажиллаж байсан юм аа. Яг энийгээ яриад тэгэл үр дүнгээ нь болохоор яг хүн амьдрал дээр гарсан юм уу би даасан гэдэг үр дүн байхгүй. Сэтгэл ханамж гэдэг нэг асуултаар өнөөдөр ямар байна? Сэтгэл таалагдж гин үгүй юу гэдэг хаалттай асуултаар хэдийн асуучаад тэгээд тэрийг усын төсөв зарцуулалтын тайлан гэд гаргаж оруулж ирээд тах юм аа. Бүгдээ энийг болиё л доо. 2 жил энэ нэг усын төсвийн тайлан төлөвөө сонсоод ингээд шалгуур нь болохгүй байна гэж ярьлаа штэ. Яамны чи ажлыг өмнөөс ч өчнөө л хийлээ штэ. Битгий ийм юм оруулаад байл та. Тэгээ одоо энийг чинь сайжруулах юм уу үгүй юу? Би ерөөсөй ойлгохгүй байгаа юм. Улсын мөнгө зараад дотор халамж хүндээ очихгүй байгаа чинь тэр штэ. Сэтгэл ханамжаар юу илэрхийлэх гээд байгаа юм бэ? Эн чинь динамик шинжтэй тухайн моментыг үзэгдэл штэ. Амьдралын бодит үр дүнгийн юм оруулж ирэлтэй. Үг хэлв үү? За үг байр суурь илэрхийллээ. За